Эрчим хүчний зохицуулах хороо үзүүлж байна. Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулиас. Бидний амьдралын салшгүй хэсэг болсон цахилгаан болон дулааны эрчим хүчийг хэмснээр өрхийн болон байгууллагын урсгал зардлыг бууруулах, улс орныхоо эдийн засгийн хөгжлийг хурдасгах, байгаль дэлхийг хамгаалах зэрэг олон ач холбогдолтойг та мэдэх үү? Дэлхийн улс орнуудын 80% нь эрчим хүчийг хэмнэх, үр ашигтай зарцуулах хуультай байдаг бөгөөд бид ч мөн эрчим хүчийг хэмнэх хууль зүйн орчинтой. Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль төрийн бодлогыг улс орны хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг эрчим хүчний зохицуулахаараа зохион байгуулах чиг үүрэгтэй. Эрчим хүчний жилийн хэрэглээ нь засгийн газраас тогтоосон босох хэмжээнээс давсан иргэн аж ахуй нэгж байгууллагыг үүрэг хүлээсэн хэрэглэгч гэх бөгөөд эрчим хүч хэмнэх, үр ашигтай хэрэглэх, өөрийн байгууллагад эрчим хүч хэмнэлтийн менежер ажилуулах, эрчим хүчний хэрэглээнд эрчим хүчний аудит хийлгэх, эрчим хүч хэмнэх хөтөлбөр түүний хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх, эрчим хүчний аудитын тайлан, эрчим хүч хэмнэлтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлан жишээлбэл эрчим хүчний зохицуулах хороонд хүргүүлэх зэрэг үүрэгтэй. Эрчим хүчний аудит нь тухайн үйлчлүүлэгчийн эрчим хүчний хэрэглээнд шинжилгээ хийж, үр ашгийг тооцох, дүгнэлт гаргах, эрчим хүч хэмнэх зөвлөмж өгөх хараад бус үйл ажиллагаа юм. Эрчим хүчний аудит хийлгэснээр эрчим хүчний урсгал зардлаа бууруулж, бүтээмжээ дээшлүүлж, зах зээл дэх өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх боломж бүрдэх юм а. Эрчим хүчээ хэмнэцгээе.